Нансран банзрагчийн зохиол Халахын гол тэргүүн дэвтэр 6 дугаар хэсэг 5 дугаар сарын 20-ны том улаан наран Менингийн их талын дундаас гинэтхэн мэлтсгийн гарч ирэх үе морд дивиз тамсаг булгаас өртөөхөр холдсон байлаа. Талд нялх ногоо зөхөж цэнхэр яргуу хэдийн ургажээ. Их тал нүдний хараа гүйцэмгүй мэлтийн цэл ийж зах хязгаар байхгүй юм шиг тэнгэрийн хаяатай нийлжээ. Энэ их талд анир чимээ огтхон ч үгүй боловч олон мянган мордын туурай уурай газрыг бөмбөрдөх адил нижгэнхэн тэр бүхэндээ бүгд дуулдах аж. Харин хуйгт автомашины нүргэн л нэлээд алсуудад цурайлан байгаа бололтой нүдний үзүүрт шаргалтан бэлчээрлэж байсан зээрийн сүрэг тоос хатаан цахилсаар үзэгдэхгүй болно. Олон мордын туурай машин хуйгтын хүнд дугуйн дороос улбар тоос босож үе хуйлрын толгой дээгүүр эргэлдэнэ. Өлөн шороо тоосонд дарагдсан цэрэг ирсэн царай цөм баргал бүгд хөмсөг зангидан алсын алс зүүн зүг рүү ширтцгээ. Их талын зүүн шувтрах үзүүрт эх орны минь торгон хөлийн зааг халахын гол бий. Тэнд ширүүн дайн болж нөхдөм намц үдэж байгаа гэдгийг эл олон цэрэг ирс сайн мэдэж байлаа. Дайны тухай хүмбэр өөрийнхөөрөө төсөөлөн бодно. Гэхдээ бүгд л хатуу ширүүн дайны галууд явж байгаа гэдгээ мэдэж байсан юм. Цэргийн албанд олон жил болсон хашир дарагч тэр, шинхэн цэрэгч тэр, урьдчин түргэний дохиогоор халуун хэвтрээсээ босож хуарангаас хөдөлмөгцөл за энэ чигээр халахын гол орхон гэдгээ мэджээ. Түүнээс өмнө олон удаа түргэн авахдаа тамсгийн эргэн тойронд ухаж бэлдсэн нуувч нүх шуудуунд орох юм уу? Ойр хавьдаа сургууль хийдэг байсан билээ. Дивизийн их цуваа суман хороогоор хэсэг болж талын дундуур зүүн тийш ер зогсолтгүй явсаар байлаа. Талын ингээр цувран авсан морд цэрэг, зэвсэг хэрэглэл атсан машин, тэмээн тэрэг, хүнд пулемет зоосон тачаан, их бууж ирсэн машин морд тэмээд бараантан үргэлжлэнэ. Орооноосоо төрүүлэн гарсан морд сумангийн эхэнд зээрд морь унсан залуухан дэслэгч талын наран хөөрхийг их сонирхон харж явлаа. 23-4 орчим насны махлагдуу биетэй хөрслөг бор царайтай өтгөн хар хөмсгтэй энэ нэр бол сумангийн дарга Баатар билээ. Баатар талын сайхан том нарыг малчин хүний ёсоор сарвчлан харлаа. Талын наран үнэхээр тунгалаг асар том гайхамшигтай ажээ. Түүний төрсөн нутаг уулус элбэгтэй хангаа говь хосолсон болоод ч тэрв нар ийм мэлтгэр том байгаагүй мэт санагдана. Талын хүйснээс сугран гарсан нар хормоор дээш хөөрч нүүрэн дээр тулаад ирэх шиг болно. Талын нарын хөө талаасаа гинэтхэн ургах мэт цойлон гарч мөн талын гүн рүү гинэтхэн шурган далд ордгийг анх үтсэн хүн их гайхан сонирхон хардгийг. Баатар талын нарыг харснаа төржсөн нутгаанд дурсан бодлоо. Зуны дэлгэр сайхан цагт богдын гол өгсөж алдар тотхон тэнгэрийн хавцаа зусаж байхад хаашаал харин өндөр сөрлөг улсын орой сүүхэлцэж өвөл тэр улсын оройноос доогуурч нүүх нь олонтой байдагсан. Тийм өндөр уулын оройд гарахад нар улам ойртмар санагдавч улам холдсон ч юм шиг тэртээ тэнд гялтай. Хангаан өндөр уулын оройд адуу манаж байхад харин од мичтэл ойрхон мэт санагддаг. Газрын өндөр намаас болж нар сар од мичэд ойр болдогч байж мэднэ. Үгүй бол тэгж санагддагч байж мэдхий. Юутаач гэсэн талын наран том юм а гэж хүмбэр ярилцах нь учиртай. Талд нар мандах жаргах нь уул нуруудад тэглэн саадах юм байхгүй. Тэр аяараа л гарч ирэх юм уу шингэдэг болоод л тэгж санагддаг байх. Бас өөгүй тэгш мэлцсэн их талд нарнаас өөр бараа сүртэй уул ус байхгүй болоод ч тийм байдгийн билүү гэж Баатар бодож явлаа. Түүний төрсөн нутаг бол Яравгийн гол хэмээх хангаан түргэн урсгалд бяцхан гол бөгөөд тэр гол чигстэй богдын гол зэрэг олон голтой нийлж урсан урссаар газрын намд орж борхын гол болж усан чигсэж урсгаланч дөлгөөн болж Монголын их хэлсний ар хормоогоор эмжин урссаар завхан голтой нийлнэ. Энэ олон голын бэлчир бургас улиас хус холилдон ургасан хөх хошуу баян булаг борхын шугуу гэдэл өн үржил сайтай айлмтэн өвлждөг сайхан газар байдаг. Баатар дорж хоёр бол Яравгийн гол, чигстэй, богдын гол энэ гурван голын нийлсэн бэлчир хөх хошууны бургасан дундал төрж өссөн бөгөөд тэднийхэн өвөлд нь тэр бургасанд өвлжөөд
Зундан дээрх 3 голын их өд өгсөж хангайн сэрмэн бэлчээрт гарч зусдаг малчин ардын хүүхдүүд ажээ. Баатар нар өд анимчин харснаа эргэж харвал сумангийнх нь эрэмб дараатай явж байгаад санаа амрав. Түнтэй дөрөө харшуулан сумангийн сургагч Александр Иванович Сорокин хэмээх хижээл насны хянуур нямбай сайхан ааштай орсохмод түүний цаана сумангийн улс төрийн удирдагч явна. Тэр хүн энэ хавар цэргийн ерөнхий сургууль төгсөөд ирсэн юм. Энэ 3 хүн хойноосоо дагсан 100-аад хүний амь насыг дааж дайнд орох гэж явах хэрэг билээ. Дагуулж яваа хүмүүс нь чухам юу бодож санаж хүсэж явааг тааж мэдхийн аргагүй. Баатар сумангийн дарга болсноос хойш өөрийн захиргааны 100 гаруй хүнийг нэрвсаар нь мэдэх болсон бөгөөд бас хинэн цэргийн эрдэмт сайн, хинэн тааруухан, хинэн сайн бууддаг, хинэн муухнэгч гадарлана. Бас хинэн сахилахтай, хинэн үүрэг тушаал биелүүлэхтэй сулах нэгч бараглан мэдэх болжээ. Түүнийг эргэж харахад эхний игнэнд салааны даргатай 100 холбон яваа базрын царай их л дүнсгэр зовирлсан юм шиг харагджээ. Базар хизээч тийм хачин дүнсгэр уруу царайлж байхыг Баатар суман хүлээж авснаас хойш үзээгүй. Базар залтай байрын нүдэрээ үргэлж инээмсэглэн дандаа л хөвгөлтэй сэргэлэн явдаг ажээ. Баатарыг сумангаа хүлээж аваад салаадын ажил байдалтай танилцсан явхдаа базрын салааны байраар ороход салааны дарга нь түүний тухай зөндөө ярьсан юм. Салаан даргын ярихаар бол базар шиг цэргийн эрдмийг төгс эзэмссэн цэрэг индивизэд байхгүй гэжээ. Баатар салааны хичээл сургуульд сууж үзэхэд базар ерөнхий эрдэм, биеийн тамир, морин сургууль, ялангуяа буудалгад тун сүрхий байжээ. Базар байн ямар ч шалтгаангүйгээр өөртөө нь уулзаж үерхэн найслах гэж оролдох нь энэ ч залны тулан бизээ гэж бодсон нь яг онс юм. Баатар түнд нэг их царайч өгсөнгүй. Гэхдээ эрг хүний ёсоор л харилцсан, харин албаны цагт бол дарга цэрэг ямар байдгүй яг л тийм янзаар харилцдаг байлаа. Сумангийнх нь базарт амсаатай. Харин нэг нутгийн дорж түүний тасгийн бадам тэргүүтэй хэдэн цэргэл базрыг тоож үздэггүй. Саксу, онгро, бие тоосон амтэн гэхийг нь Баатар нэг биш удаа сонссон билээ. Баатар нэг удаа доржоосоо базрын тухай асуувал тэр цэрэгчин цэргийн эрдэмд биднээс илүү нийлүүлдэ. Гэхдээ залтай мэхтэй өөдгүй хүн. Дарга цэрэггүй хэнийгч гисэн хуурч мэхэлж дөнгөн. Шинэ ирсэн цэргүүдийн мөнгө төгрөгийг ивийг нь тааруулаад эвтэйхэн салгаж аваад өгдөггүй юм. Бид ч хаширсан улс. Бас дээрлэхөө саксуу золгил доо. Дандаа өөрийгөө магтаж гайхуулж байдаг юм. Манай зарим дарга нар ч түүнийг магтаад сүйд болно. Нэр нүр олох гэж юугаач хайрлахгүй хөөцөлдөх хүндэ гэсэн ажээ. Энэ өвөлд оржийн тасгийн хил рүү явах гэж байхад сумангийн хэмжээгээр түргэн авсанд базар хамгийн сүүл байрнаасаа гарч иржээ. Нөхөр байлдагч яагаад хожимдов гэж Баатар ширвхэн асуувал базар марзагнан инээж залуу эхнэрээ тас тэврээд унтаж байна гэж зүүдлээ цэрсэнгүй шүү гэвэл цэргүүд нэр хийтэл инээлджээ. Түүнээс хэд хоногийн өмнө Баатар хорооны жижүүрт гарчгаад байлдагчдаг унтаж амарсан хойно сумангийнхаа байранд сэм ороход хэдэн цэрэг унтаагүй юм ярилцж байжээ. Манай сумангийн дарга чинь хотын хөөхөн залуухан ихнэртэй юм а гэж нэг цэрэг аяархан хэлбэл би тийм сайхан ихнэртэй бол ер орноосоо ч босохгүй тас тэврээд л хорвоогийн жаргалыг эдлэндэ гэснэн базрын дуу мөн байжээ. Баатар өөрийн тухай ийхүү ярилцаж байхыг сонсоод бушуухан холдсон юм. Тэгвэл одоо өөрийг нь битүү үгээр ийхүү дооглож байгааг мэдсэн боловч бэдгийн марзагнаад бай жагсаалдан ор гэвэл хөдөлж ядан хэд алхаснаа. Өвлийн энэ хүйтэнд шөн эхнэрийнхээ халуун өвөртөл хэвтэж байхгүй дээ. Биднийг ингэж зовох хэрэг юу вэ гэж хэдрэлжээ. Баатар бие барьж чадалгүй уурн дүрсгэж юу гинэ нөхөр гэвэл за тоглосон юм. Тоглогч гэж дээ үнэн юм хэлсэн гэжээ. Баатар түнд ууралсандаа болоод ч тэрв сумангаа бүрэн зэвсэгтэй навч гадаа гараад километр хэр хол гүйлгээд буцаад байрандаа ирэхэд базар хоцорсон байжээ. Тэгэхэр нь түүний 3 хоног сахилгаж суулгасан билээ. Баатарын тухай эргэн санаж үргэлжил инээмсэглэж байдаг базрын өнөөх инээд баясал нь хайчив гэж бодлоо. Базрын нүүрэнд мэдгэдэггүйс уйтгар гуниг тодрон хөмсгөө зангитэн толгоогоо ганцгалан амьдын төдөл юм явж байх шиг санагдав. Нөхөд минь дайнд орно гэдэл баахан царай алдаж айд сүрдэж байгаа болов уу? Миний нүдэж гисэн
бөөн төгшөөр төрүүлсэн ч харагдаж байж мэдх юм. Гэхээс халамжтах нь бодогдлоо. Өчигдөр Баатар өдөржингөө цэргийн хуаранд байж цэргүүддээ хичээл сургууль заачгаад бүр шөнө болсон хойно гэртээ ирвэл Цэрмаа өөрийг нь ихэд хүлээсэн янзтай хоол цайгаа халаасаар сууж байжээ. Чамайг оройтохоор би бүр айц сэтгэл зовчих юм гэж Цэрмаа сулхан хэлээд халуун цай айгалж өгчээ. Түүний ингэж хэлэх нь ч бас аргагүй байжээ. Баатар нодны намар саяхан ханилсан залуу ихнэрийн дагуулan тамцах тэрснээ маргаашнаас эхлээд өглөө өөрөөр шахам явж шөнийн бор хоногтол эргэж ирдэг байлаа. Түүнд зав чөлөө том баг тул их нэртэйгээ тухтайхан сууж тоглож наадах ярьж хөөрхөн нэн ховор байж. Ялангуяа энэ жил гарснаас хойш амралтын өдөрч гисэн гэртээ өнчгөн ховордож цэргийн хуаранд ихэнх цагаа өнгөрөх болжээ. Цэрмаа өдөрч өнгөө гэрийн мухар сахиж уйдад суудгийг мэдэх авч хил хязгаар төгшөртэй болж цэргийн хичээл сургуульч цаггүй юм шиг ихсэж байсгийг эдэл түргэний дохоогоор босож заримдаа гэртээ ирж хонож амжихгүй хуаранд хоноглох удаач элбэгшжээ. Баатар халуун цай ойчлон уух зур эхнэр өдөн харвал түүний царайд гунигэлсэн юм уу төгссөн шинж ил байлаа. Цэрмаа минь цэргийн амьдрал гэдэг хэцүү хүнд шүү дээ. Гэхдээ чи минь цэргийн дарга хүний эхнэр болохоор мөн л над шиг цэрэг гэсэн үг. Чамайг нялх хүүхэдтэй нь ханхаа гэрт орхичоод яаж өөдөж цаг нөхцөөж байдаг болоо гэж сэтгэл зовхол юм. Гэсэн ч хэл хязгаар таймангүй байгаа болохоор бидний ажил гэж барагдах юм биш. Гээд цааш нь учирлах гэтэл Цэрмаа түүний үгийг таслан би түүнийг ойлгож байна. Миний өөдөж суух чи яах вэ? Чамаагаа хоол ундгүй ядарч яваа болов уу гэж сэтгэл зовоод заримдаа чамайг ирэхгүй болохоор нойрч хүрэхгүй юм гэж хэлээд том хулдгуурал тасалсан амттай хоол хийж өмнө нь тавилаа. Баатар хоолоо идэх зуураа би чин цэргийн хүн учраас юунд ядрах вэ? 50 цагт нойр хоол багтаа байх нь юу ч биш. Хэрв дайм болвол үүнээс хэцүүг үзэн шүү дээ. Гэвэл Цэрмаагийн илэмгэр сайхан харнууд бүрч том болж дөхөн суугаад тайм болох юм уу гэж шивгэнэн асуулаа. Баатар аягтай хоолоо ширээн дээр тавьж түүний торох шиг зөөлөн харавсыг инхрийлэн илснэ. Үгүй, дайн болох гэж байгаа юм биш. Хэрв дайн болвол цэргийн улс бид тэр дайны хамгийн хүндийг нь л нуруунд дээрээ үүрэн шүү дээ. Юмыг яаж мэдэх вэ? Зүүн хязгаараар Японы хэд гурван цэрэг хэл зөрчих нь олшроод байна. Гэхдээ 50 цагт цэргийн улс бид хичнээн их хөл сасах нь дайны цагт төдий чинээ цус багасгарна гэдэг юм. Тийм болохоор л бид ингэж өдөр шөнөгүй хичээл сургууль хийж хэрв дайн болох юм бол дайсныг бутцох бэлтгэлэн хийж байгаа юм шүү дээ. Гэвэл Цэрмаа түүний цэшинд толгоогоо нааж дайн л битгий болоосаа гэжээ. Тэр хоёрын хүү хэдэн өгсөлж нойрсож байгаа хүүгээ сэрэхгүй хичээн өхөөрдөж сууснаа унтсан. Тэгтэл шүн дундын хэрд бүрээн дуу тас хийхэд Баатар орноосоо сугалсран босчээ. Цэрмаа яаран босож гэрэл гаргавал Баатар хувцлах зуураа чи минь унтаж бай гэлээ. Цэрмаа айсаа янзтай харж чи тэгээд арай гэжээрэв. Баатар шалвхан хувцлаад хүүгээ хальтхан үнсэж Цэрмааг тэрснэ. Төргөн жагсаал хийчгээд л хүрээд ирнэ. Өөхөө бол хол юмд ч явж магадгүй шүү гэвэл Цэрмаа түүний мөрнөөс зууран юу гинэ арай дайнд гэвэл Баатар түүний гарыг тавиулж хасар дээр нь зөөлөн үнсээд чи цэргийн хүн шүү зоригтой бай санаа зовох явдалгүй гэж яаран хэлээд гэрээсээ гүйн гарсан юм. Баатарын тухай бодоод хөөх юм минь өглөө болтол унтаж чадаагүй байх та. Намайг хүрээд ирнэ л гэж ботсон байх. Тэгэхэд би энэ хол газар явж байдаг. Гэвч дарга нарын гэр бүл ихэнд мэдгдсэн байзээ. Хамгийн түрүүнд манай айлын должун гайл учрыг хэлэх байх. Ер намайг эзгүй хойгоор тэр сайхан сэтгэлтэй тусрахгүй бүсгүй л Цэрмаат минь хань болно доо гэж бодхоос Ванчгийн ялдамхан царай хүнд тусрахыг зан нь харагдах шиг болов. Нодн намар Баатарыг тамсагт анх ирээд цэргийн бэлтгэлээс 4 хантай гэр авч дарга нарын байранд авчран нэг айлын гадаа буулгаад ханаа дугуйлж байтал
Тэр айлаас ахмыг дуухан настай нилээд тарган ахмад гарч ирээд Монгол хүний ёсоор гэрийг нь барилцаж өгсөн юм. Гэр барьж дуусгаад тэр ахмадын авгаан бололтой туран хавтар шар хөөхөн данхтай цай тавхтай эдэ авчран зочилжээ. Энэ хүн бол хорооны штабын дарга Ахмад Ванчиг. Түүний гэргээ Должин хоёр байсан билээ. Тэгээ тэднийхэн амархан танилцж хоёр гэртээ орж гардаг болжээ. Должин бол хүнтэй танилцахдаа тун амархан бөгөөд Цэрмаатай эгч дүү шиг болсон юм. Ванчгийнх тэрсгэн хоёр эрэгтэй хүүхэдтэй. Хоёр хүүхэд үргэлж баатрихаар байж Цэрмаад их л хань бараа болдог байж. Должин дивизийн эмнэлэгт совилогч хийх тул бас тэр бүр гэртээ байхгүй. Байсхийгээд л эмнэлэг дээрээ жижүүрх юм. Ванчиг Баатар хоёр ховорхон тохиолдох амралтын өдөр шатар тоглох юм уу? Үгүй бол ганц хоёр шил арх хуваан ууж хууч хөөрдөг байлаа. Ванчиг олон жил цэргийн алба хаахта Монгол нутгийн хангай говьгүй цэргийн ангиудад байсан тул Должин түүний хаа явсан газар нь сүүдэр шиг дагаж жаргал зовлонгон хуваалцаж байна гэж ярих дуртай. Ванчиг 32 оны эсэргүү хөдөлгөөнийг дарах хэрэгт Сумангийн даргаар явжээ. Дараа нь Ховд Улаастай ар хангайн цэргийн хороод Улаанбаатар Баян түмэндэж сууж байжээ. Хэдэн жилийн өмнө Тамсгийн дивизийн нэг хорооны штабын даргаар томилогдсон ирсэн ажээ. Би энэ хүнийг л дагад газар сайгүй тэнцэр өдий хүрлээ. Цэргийн хүний амьдрал гэдэг нэг газар хэдэн жил сууж овоо эдээш нь дасах гэж байтал гинт тушаал ирээд өөр тийшээ явчихдаг нь үнэхээр зовлонтой шүү. Тийм болохоор тогтой амьдралж гэж байхгүй юм аа. Анхандаа түүнийг нь мэдэлгүй нэг газар бүрэл амьдрах юм шиг санаад гэр орон төхөөрж овоо тогчиж байтал өөр тийшээ явах болж бэлдсэн орон гэрээ үгүй хийхэд хүрдэг байлаа. Сүүлдээ ч тэгж ээлдэв ид хогшил орон гэр гэхэ болсон шүү. 2-3 авдар савтаа болж түүндээ хуучин ойтон хувцас хийгээд л явж байхад санаа амар байх болсон. Та хоёр залуу улс юу мэдхв? Эд хогшил илүү хувцас хонор хурааж нөөсний хэрэг ёор байхгүй гэж Должин ярина. Үнэхээр тийм бололтой. Ванчгийнх гэдэг айл авдар шүүгээчгүй хоёр цэрэг ортой ядувтар айл байдаг бөгөөд Баатар Цэрмаа хоёр анхандаа гайхдаг байжээ. Должин нарга наадам болгон Цэрмаад хандан цэргийн даргын авгаа болох зовлонтой шүү. Эд чинь өөрийн гисэн эрх мэдэлгүй улс. Дархан тушаавал чамаа гэж үнсэж таалах нь байтугай бодох завж гардаггүй улс гэж шуудхан хэлэхэд Цэрмаа ихэд ичин зовон царайгаа улаалгадаг байжээ. Должин завал гарвал тэднийхээр орж Цэрмаад хоол цай хийлцэж юм ойж туслана. Бас цэргийн дарга хүний авгаа ямар янзтай байхыг ярьж зөвлөнө. Цэрмаа энэ газар ирээд яриа хөөрөөтэй цагаан цайлган сэтгэлтэй халамжтай сайн ихчтэй болсондоо их л баярлаж энэ тухайга Баатарт байн ярьдаг байж. Должин бол насаар Цэрмаагаас арбаад ихч бөгөөд хал үзэж хашир суусан ухаантай сэргэлэн бүсгүй юм. Харин Ванчиг бол эхнэрийн бодоход үг тууцонтой томоотой цэргийн эрдэмтэд сүрхийн мэрэгсэн хатуу чанга шаардлагатай хүн байлаа. Тэрээр улс орны дотоод гадаад байдлын талаар их л тунгаан бодож, зарим зүйлийн талаар сэтгэл зовнин байгаагаа хинээс ч нуулгүй ярьдаг юм. Баатар хашир туршлагатай энэ Ахмадыг их л хүндлэн үзэж, түүний яриаг амтархан сонсдог байлаа. Тэгтэл 10 хоногийн өмнө нэг шөнө Ванчгийг бариад явчихжээ. Тийм хүн эх орон ард түмэндээ хар буруу санамааргүй юм. Энэ ч лав энэ дөрөл байх. Должин гой яанта хоёр хүүхэдтэй. Бас түүнийг хэд хоногийн өмнө дивизийн эмнэлгээс халсан гин. Энэ ч арай л хэтэрч байгаа юм биш үү? Ванчиггүй үнэхээр гин буруутай байг л дээ. Тэгвэл тэр хөөрхий бүсгүйг амин тижээлгүй болгоно гэсэн чинь юу гэсэн үг вэ? Тэр хоёр нялх хүүхдийг нь бодож болдог байгаа та. Энэ ер нь юу болж байна? Намайг тамсах тэрснээс хойш нэлээд хэдэн дарга Ванчиг шиг л гэв гинэтхэн алга болчихсон. Должингой ч үнэхээр зоригтой төвчээртэй хүн юм а. Нөхрөөгөө баригдсан гэж огтхон ч уйлж унжаагүй шүү. Гэхдээ хүний нүднээс далд яаж зовлонгоо эдэлж энлийн шаналж байдгийг бүү мэд. Уржигдэр манад орж ирээд миний нөхөр ямар ч юм буруугүй. Би өдөө олон жил ханилахта түүнийг ямар хүн болохыг мэдэлгүй яах вэ? Эх орныхон төлөөл гэсэн нэгэн үзүүрт сэтгэл эрзүтгэж идэх хоол унтах нойрон хагасалж явсан амьтан шүү дээ. Муу хүн л хэлс хэрэгт холбогдуулан чирэгдүүлж байгаагаас зайлахгүй.
Гэлээч миний муу хөхөвгөн гим зэмгүй болоод бидэндээ хүрээд ирнэ гэж ярьсан. Нээрэл хүрээд ирэндээ. Манай хорооныхон ванчиггүйг их л магтаж сүйд болдог байсансан. Түүнийг баригдснаас хойш таг чиг болж, зарим нь авгаагаас нь зүгтааж нүүр буруулдаг болсон гин. Ванчигтай хамт хэрэгт холбогдчих вий гэж л зөвхөн хараамаа бодож байгаа ухаантай юм бидтэй. Би түүнтэй гайгүй сайн танилцаж, сэтгэлийн үгийг ярилцсан байсан болоод ч тэрв. Ингэж айж зүрхших зүйл алга. Яагаад гэвэл тэр хүн ямар ч буруугүй гэдэгт итгэж байгаа юм. За яах вэ? Ванчиг гэмзэмтэй байг л дээ. Тэгвэл ядарсан бүсгүй нялх хүүхэд нь ямар буруутай байх вэ? Тэднийг хоолноос нь юунд салгаж байна? Энэ ч буруу юм шүү. Ер нь энэ тухай өөрийнхөө бодол саналыг маршал Чоо болсонд бичвэл яасан юм бэ? Тэр их хүн өчөөхөн миний захиаг үзээд юу гэх бол? Эх оронд минь дайны аюул нөмөрсөн энэ хүнд үед цэргийн чадвартай туршлагатай дарганаар юу юунаас илүү чухал шүү дээ. Бурууг хэлж зөвийг дуулна гэж үг бий. Нөхөртэй хандсан миний ариун сайхан санаа, үнэнт сэтгэлийг маршал явж буруушаахгүй. Ядахта эхнэр хүүхдийг нь орон байр хоол унттай болгоно. Хэрв ванчиг үнэхээр гин буруутай хүн байсан бол хар буруу санаатай дайсан этгээдийг өмөрч хамгаалсан гээд намайг арай үгүй бизээ. Би буруу бодож байна. Тэр хүн чинь тийм гэмт хэрэг үйлдсэн муу хүн байсан юм гэж намайг сэнхрүүлээд өгнө. Санаж бодсноо буш ухаан л бичи. Ванчгийг хар буруу санаатан гэж би яавч бодохгүй байна. Сүү шиг цагаан сэтгэлийг минь гашилгах хүн биш. Миний чин үнэнт сэтгэл хүсэл бодлыг манай ард түмний зүрх сэтгэлийн одон болсон үлэмжийн их ухаантай тэр хүн шүүн тунгаах нь дамжиггүй. Энэ тухай сургагчтайгаа зөвлөн ярилцах нь зүйтэй гэж бодоод баяртай нэмсэглэв. Түрүүнээс хойш түүнийг бодол думбан алсыг ширтэж явснаа ялдамхан инээмсэглэхийг ажсан Сарокин Мариныхаа жолоог тогтворсгийн зэрэгцэн ирээд нөхөр дэслэгч юу болоод л дуу шуучгүй явна гэж асуулаа. Баатар мөн жолоогоо докторн юм нээл тухай бодож явна. Энэ талын нар хязгааргүй их талыг сонирхон харж бас халахын голд юу болж байгаа болоо гэж бодож явна. Үүнээс гадна тантай нэг чухал зүйл зөвлөнө гэж бодож байгаа. Түүнийг хоногийн газар тухтай ярилцсан. Бас дагаж яваад цэргүүдээ үлдэж хоцорсон эхнэр хүүхдээ ч бодлоо гэд нэм хийлв. Сарокин хоолоо заснаа. Бэчэ бас янз бүрийн юм бодож явна. Манай зөвлөлтийн танкийн 11-р бригадын түрүүч ангиуд халахын гол руу хөдөлсөн гэж дуулдсан. Тэгэхээр зэгсэн ширүүхэн тулалдаанд орох нь гэж бусдад дуулдахааргүй аяархан хэлв. Тийм үү. Тэгвэл чи томоохон байлдаан болох нь дээ гэж Баатар сэтгэл хөдлөн өгүүлв. Энч өнгөрсөн жилийн хасаа нуурын хэрэг явдлаас ч цар хүрээгээрэн өргөн олон хоногийн ширүүн дайн болох байх гэж бодох юм. Магадгүй та чинь хасаа нуурт байлдаж явсан гэлүү. Тийм ээ. Тэндээс л шууд танаа суманд ирсэн. Тэр хоёрыг инхүү хэдэн өг сольж байтал хорооны дарган явуулсан холбоочин дахин ирж халахын гол руу төрүүлэн явж тэнд байлдаж байгаа хэлийн харуулынхан болон хүч нэмж очсон сумантай хавсран байлдахыг тушаасныг уламжлав. Баатарын тушаалыг Сарокинд танилцуулаад дөрөөн дээрээ үндийснөө. Суман дуулж бай. Хатраад гэж команд өглөө. Морьт суман даргынхан командаар жолоо сунхан хатрахад бөөн улаантаас үйлдэн болсон. Халахын гол өглөөний тунгалаг наранд мянга туман жижигхэн долгион уралдуулан цагаан хөөс өөсгөн хайган шууган урсган гол зэгсэн цатгалан үертэй байгааг нь шинжвэлээ. Голын хоёр хөвөөгөр имжин урсан ногоон бургас аясын салхин ганхан найгаж дүрсээ голын уснаа харах гэсэн мэт зогсоо зайгүй бүхэлдсэн. Голын их гармын зүүнтэйх хэсэг битүү бургасанд салаа зэрэг нуугдан хориглоод дайсныг отхон хүлээж байлаа. Хэдэн өдрийн байлдааны байдлаас үзэхэд Японыхон голын гарам руу их анхааран улаар нь тэмүүлж байгаа нь тодорхой болсон тул
Хилийн харуулт хүч зузаалан очисон сумангийн дарга хүнд пулеметтой морд салааг энэ хэсэг бургасанд бөөгнүүлж гарам хамгаалах үүрэг өгчээ. 5 дугаар сарын 14-нээс хойш бараг өдөр имжилгүй ширүүн тулалдаан болсоор байлаа. Японыхон үлэмж их хүчээр давмгайлан хилийн застав хүч нэмэгдүүлсэн сумангийн цөөхөн цэргийг алхам алхмаар ухрааж халахын гол руу түрэн шахсаар байв. Застав сумангийн дарга хоёр цэргүүдээ нэг дор бөөн байлгаж үн жалга нуувчинд хориглон байлдах нь ашиггүй гэж үзээд хөдөлгөөнт маневр хийж дайсныг үе үе гиндүүлэх буюу хайл ястын голын урд хөвөөний бартаанд нуугдан дайсныг отож цогсоор байлаа. Япончууд морд цэргийн байраа хурдан солих хөдөлгөөнт маневр хийхийг саатуулах гэж оролдон хүчний давууд эрдэн хэд хэдэн газраар халахын гол руу сүрхий ойртжээ. Өнгөрсөн шөнө дундын өмнөхөн нэмэгдэл хүч хүрэлцэн очтол ямар ч гэсэн дайсныг халахын гол гатлуулалгүй барьж бай гэсэн бүх цэргийн жанжин улсын маршал Чой Балсангийн тушаал ирсэн тул суман дарга нэг салааг голын гармыг хамгаалуулахаар явуулж бусад салаа заставыг хэдэн хэсэг болгож дайсны халдан ирэх замыг тосуулан тарааж байрлуулжээ. Мосан Японы цэрэгт халахын голын ариун уснаас битгий амсуулаарай гэсэн үг өчигдрөөс эхлэн цэргүүдийн дунд тангараг мэт цуурайтан хүмбэр тэр үгийг давтан хэлж байлаа. Энэ бол өчигдрийн ширүүн тулалдаанд хүн шархтаад нас барахтан хэлсэн нэгэн цэргийн сүүлчийн үг ажээ. Нас барсан нөхрийн тэр үг цэрэг ирсийн зоргийг хөвчилж дайсныг үзен ядах үзлийг нэн хүчтэй болгожээ. Нар хөөрх үеэс 3 морьтой хүн голын гармын зүүнтэх гүүгэр дээр гарч ирлээ. Салааны дарган тэр зүг хөмсөг зангидан харж "Нөхөд минь чимээ гаргаж том болохгүй" гэж шивгэнэв. 3 морьтон бараа харж байгаа янзтай хэсэг зур зогсож байснаа наашаан буулаа. Дайсны толгоон сэргийлэх нь байна. Эднийг бургасанд оруулаад чимээ гаргалгүй устгахыг бодъё гэж салаан дарга аяархан хэлснийг бургасны завсраар дайсныг ажиж байсан цэргүүд нь тод сонслоо. 3 морьтон шогшуулсаар бургасны ойролцоо ирснэ. Ямар нэгэн сэжиг авсан бололтой зог туснаа эргээд давхилдлаа. "Айд цайлах биднийг мэдчих шиг бололтой" гэж салааны дарга гаслан хэлбэл хажууд нь хэвдэж байсан дорж овоо хараага нийлүүлэн "Боотгоо" гэвэл "Хэрэггүй. Улам үргээхийн нэмэр" гэж салаан дарга хэлв. 3 морьтон өвгөр дээр гарах үед цаанаас нь олон морьтой хүн язган гарч ирлээ. "За нөхөд минь халахын голын уснаас Японыхан амсах нь бид морио усалж байх уу гэдэг нь одоо шийдэгдэх боллоо гэж салааны дарга нь хэлэхэд цэргүүд бүгд шазуур зүүн бууга дахин шалгаж халдаар ирэх дайсныг хүлээв. Япон баргын 2 салаа хэрэг морин цэрэг гүдгэр дээр саацсан ч үгүй тоос босгон давхилдлаа. Тэгтэл голын эхөөд чихтэй тийм ч хол биш буундуу нэр хийх нь бүгдхэн сонстов. Салааны дарга тэр буудал цааныг чагнаснаа "Бидний баруун гараар дайсан бас гол руу дайрч байх шиг байна" гэвэл галдан чихээ газарнаа чагнаснаа "2 саахалт хэрийн хол газар буудалцаж байна" гэв. Дорж салаан дарга өдөө харж "Тэгвэл Японы цэрэг түүгээр гол гаталж чадахгүй. Тэнд голын ус их гүнзгий, 2 талын эрг нь ихц байдаг юм. Одоо гол үертэй байхад түүгээр гол гатлна гэж санахын ч гарц" гэлээ. Салаан дарга нь газар орны байдлыг сайн мэдэх түүний үгийг сонсоод санаа нь амарсан ч гэсэн өөдөөс довтлон айсуу 2 салаа цэргийг зогсоож дийлэх болов уу гэхээс сэтгэл дөгшин байлаа. Японы морин цэрэг шуудал гарам чиглээд айсв. "Эднээс голын гармыг сайн мэддэг байх нь" гэж салаан дарга хэлбэл хилийн энэ хавийн газрыг олон жилийн турш туршин тагнаж мэдсэн байх л да. Эл зөрчигтэй хаагурч хамаагүй орж ирдгүй юм шүү гэж дорж хэлв. Япончууд бургасанд нэлээд ойртож ирснэ. Морьныхаа амийг татж нэгэн зэрэг гал нээлээ. Сум бүгсэн цэргүүдийн толгой дээгүр шунган өнгөрөв. Япончууд инхүү таамгаар буудахыг ажсан салаан даргын нүрэнд инээмсэглэл тодорч "Төрөвчийн толгойн сэргийлэх гинэд буцаа зүгтахаар нь биднийг энд байгааг мэдэж гэж сэтгэл зовж байсан юмсан. Харин эд чинь мэдээгүй юм шиг байна" гэхээр дорж түн өд хялам хийж "Тэгвэл тэр толгойн сэргийлэх яагаад сандуу миндүү зүгтаас юм бол" гэвэл "Ямар нэгэн битүү сэжиг авсан хэргэлтэй. Тэгэд энэ бургасанд Монголын цэрэг бөгж байж магадгүй" гэж цаадуулдан хэлснээс эд ингэж туршин буудаж байна.
Тэгэхээр нь энд юу ч байхгүй юм шиг л хөвтөд хүлээ гэж салаан дарга хэллээ. Япончууд нийтийн галаан зогсоож 10-аад морьтой хүн тасран бургас руу шогшуулав. За яах вэ гэж дорж яаран асуувал салаан дарга түр бодол хийснэ. Энд цөөн цэрэг байна гэж бодуулахаар 2 хүн эдний өдөөс баг зэрэг ахиж буутах нь зүйтэй гэв. Дорж тасгаасаа 2 цэрэг урагш нь мөлхүүлв. Тэр 2 цэрэг бургасны захад очих үеэс 10-аад морьтой цэрэг 100-аад метр ойртон ирлээ. Доржийн тасгийн 2 цэрэгч онь холбон галлахад нэг Япон морьныхон буруу тал руу сам унахад бусд нь буцаад давхилдав. 2 цэрэг хойноос нь хэд буудлаа. Салаан дарга цэргүүдээ урагш нь хэд мөлхүүлж түрүүчийн 2 цэргийн ойролцоо ирэх үеэс Японы морин цэрэг бөөндөө бургасоо давхилдан айсв. Япончууд энд цөөхөн цэрэг байна гэж бодоод ингэж омогтой давхиж байна. Эхлээд хүнд пулемотоор шүршнэ. Пулемотын дуунаар бүгд нийтийн гал нээх хэрэгтэй гэж салаан дарга тушаажээ. Япончууд бушуухан бургасан шурган орохыг бодсон бололтой давхилцаар 150 м орчим ойртоход галлаад гисэн салаан даргын дуу хадлаа. Хүнд пулемот уртаа илжээр галлахад салаа цэрэг нийтийн гал нээжээ. Япончууд гинтийн ширүүн галд өрцөндөө балмагдан сандарч бүгд л морьныхаа амийг эргүүлсэн боловч 5-6 хүн морьноосоо хийсэн унахыг харагдав. Төв тонглог өглөөний тогтун агаар буун дунд долгилон чичирч арх бүхэн үнээр хонхлон таатаас холилдон наваа. Япончууд нэлээд холцноо морьноосоо буун харээж газрын хэвгүй бут сондуулын хараар нуугдан хариу гал нээж эхлэв. Бооны сум дөнгөж навчилж байгаа бургасны мөчрийг тас хярган дээрээс ногоон мөчр нахаа нэлмийн буулаа. Дорж суманд тасран унах мөчрийг нүдний болонгаар харахтаа хайрын бургас хэмээн харагдсан. Япончууд хэсэг зур хамаа намаагүй галалснаа газрын бартаа ашиглан хэдийдээрэн босож ургаж гүйж дөхөхийг оролдов. Японыхан хэдий таамгаар буудаж байгаа ч гэсэн гал нь ягт ширүүн байлаа. Дайсны голын гарам руу хавтуулалгүй ийхүү эсэргүүцэн тулдаж байтал архан талд нь морин төвөргөн пижгэнэ. Бүгд л Японы цэрэг арх ударгаар ороод ирвүү гэж сэтгэл төгшин эргэж харвал бургасны чөлөөгөр олон морьтой хүн давхилдан айсв. Ураа манайхан гэж хэн нэг нь хашгирав. Бургасанд бүгээд буудаж байсан цэргүүд босон харьяаж харвал гармаас нааших бургасны ард талын цагаан газраар сэлмэг ялалзуулан давхин айсв. Ижилхэн ногоон хувцастай цэрэг ирсэн морьтын төвөргөн нижгэн буун дув даран алдав. Салаан дарга баярлсандаа дороо хэд дэвхэрснэ. Салаа мориндоо гэж байдаг тэнхээгээр хашгиран морьдоо нууж бэхэлсэн бургас руу гүйлээ. Хөөч баярлсан цэргүүд санд мэд гүйлдэн шивөө бургасан донд уйсан морьдоо тайлан авч мордоцгоо. Салаан дарга сэлмээ суглан мориод авирснаа миний хойноос гэж хашгираад бургасан дундаас төрүүлэн гарахад салаан бургасны завсар чөлөөгөр сүлжин давхиж даргийнхаа хойноос дайралтанд орлоо. Газрын овон товонд нуугдаад буудаж байсан Япон цэргүүд олон морьтой цэргийн бараа хараад хонхор хотгорт нуусан мориндоо яаран мордож гүвгөрөөд зүгтлээ. Нөхдөө зоригтой ураа гэж салаан дарга хашгиран цэргэрсэн зоригжуулна. Салаа цэргийг даган халахын гол гаталж ирсэн морьтой сумгийнхан жолоо татсангүй дайралтанд оржээ. Бургасанд бүгж байсан салаа цэрэг дайсны давж ирсэн гүдгэр дээр гарч ирэхэд Японы цэрэг газрын уруу хумгүй зугтааж түрүүчин жижигхэн манхны ард талаар тойрон далд орж байлаа. Салааны дарга хүчин туслан ирсэн цэргүүдээс төрүүлэн зогтож байгаа дайсныг хөөгөөд нэмэргүй гэж санан морьныхаа амийг татаж дайсныг элдэснийг хэрэггүй эндээ төр зогсож байдлыг мэдхэн зүйтэй гэж чангахан хэлээд зогтааж байгаа Япончууд руу нэг хойноос нь давхин ирж яваа өөрийнхэн өдөө нэг харлаа. Япончууд бараа сурггүй алга болжээ. Морьт сум пижигнэлтэн давхиж ирлээ. Хүй манай сум байна гэж хамгийн түрүүн бадам дуалдав. Доржийн зүрх пал хийж эмээл дээрээс өндөсгийн харвал багын найз сайн нөхөр суман дарга Баатрин царай нүдэнд тусав. Салааны дарга цэргүүдээ эмхлэн жагсаагаад зээрд морь унсан Баатрин өдөөс тулж очоод нөхөр дэслэгчд манай салаа дайсны 2 салаа хэр зэрэгтэй тулалдаж гээд цааш юу гэж хэлэхээ мэдэхгүй ээрэн сандрахта ясалсан гараач буулгасангүй. Баатар амгалан морьныхон жолоог тугтчин баяртай нэмсэглэн эрэлхэг дайчин цэргүүдэд байлдааны халуун баяр хүргэе гэж ёслоо. Салааныхын нэгэн цэрэг ураа хашгиран суман дарахтай мэдлэв. Дорж
Морио дайврын сумангийн дарагдаад өгч очоод нөхөр дэслэгчд таны сумангийн 1-р салааны 1-р тасаг халахын голд дайсантай олон удаа тулгарч үүргээ биелүүлж байгааг мэдэгдээ гэхэд Баатар сая л түүнийг таньж дунд цагаан шүдэ ярилцуулан инээж сайн байна уу гэхэд доржийн хойно игнэн жагсан тасгийнх нь сайн гэж нэгэн дуугаар хариулв. Баатар мориноос оч буусангүй доржийн гарыг чангатхан мэдлээд салаан даргууд харж танаа салаа тэр бургасанд байсан юм уу гэвэл тийм ээ нөхөр дэслэгч гармыг хамгаалж байсан юм. Дайсны 2 салаа хэрийн цэрэгтэй тулдаж байлаа. Дайсан танаа сумангийн барааг хараад сүрдэн зайллаа гэж салаан дарга хэлтгэв. Босод салаад хөлийн заставынхан хаан байгав. Хайл ястан голын урд хөвөө хаваар байгаа. Тэнд бас ширэм тулдаан болж байгаа бах. Баатар салаан даргын илтгэснийг хажуудаан зогсож байсан Саравкийн дорчуулан хэлээд тийшээ явъя гэд морион даврив. Дорж түүнтэй зэрэгцэн хөдөлгөхөд Баатар нүүрөөд нь харснаа. Чамтай тулалдааны талбарт уулзахад сонин байна шүү. За ингээд морь зэрэгцэн тулалдаад байна да гэлээ. Морьт суман хайл ястын голын адгийн шар намаг дундуур туучулан явсаар цаад хөвөнд нь гарахад нэлээд зайтайхан бөөндөө нижигнэж байлаа. 6 дугаар хэсэг төгсөв.